За энэ хууль одоо их л жоохон уг нь бол бүлгүүдэд энийгээ танилцуулж агаад хилцэхсэн шиг санагдаад байгаа юм. Одоо нэгэнт ороод ирсэн учраас за тооноос чанарт гээд уг нь манай социализмын бараг үеийн ийм сайхан ураа байдаг те. Гэтэл эн чинь эсэргээрээ чанараас тоо руу юм уу эсвэл ямар зорилгоор ийм шалгууруудыг тавиад байгааг ерөөс ойлгох ойлж юм л да. Яагаад гэвэл хэдэн удаа үг хэлснээр хэмжих юм байна. Хэдэн удаа асуулт асууж, хэдэн удаа хууль санаачилсан, тогтоолын төсөл санаачилсан. За тэгээд зогсохгүй гадаад дотоод томилт гээд үг гэж байгаа юм. Тэгэхээр одоо эдрийг нь шалгуур болгож жогод байнгын орооны дарга энтер болгоход ашиглана гэж байгаа юм. Гэтэл одоо дэлхийн парламентийн нэг гол зарчим чинь seniority гэж зарчим байгаа тий. Тэр энэ зарчим хаана үйлчлэх юм бэ? Нэгдүгээр, хоёрдугаар ер нь альва зүйлийг ингээд хэмжиж जैन тэр хэмжиж байгаа зүйлийг л хүн аль болох их хийхийг өсөгдөг. Тэгэхээр одоо үг хэлээлээвэл сайн эсвэл асуулт асуугаад лээвэл сайн би байнгын ороонд дарга болох юм гэдэг юм руу орох юм биш үү. Парламент бол одоо мэтгэлцээний талбар гэж ярьж байгаа тийм бид нэр гэтэл эн чинь одоо шоуны эндэр болчих юм биш үсттэй. Нөгөө талдаа бол популизм руу түлхэх юм биш үү. Камерын улс төр нэмэгдэх юм биш үү. Ямар ч байсан л одоо маш олон асуулт асуугаад үг хэлээд байвал ингэх юм байгаа гэдэг нэг ийм уралдаан руу оруулчих юм биш үү. За дээрэс нь энэ асуулт үгийн чанарыг яаж хэмжих вэ? За хууль санаачилсан тоо гэж юм. Тэгэхээр энэ хуулийнхын чанарыг одоо бас яаж хэмжих вэ? Тэгээ гадаад дотоод явбал сайн юм уу, байвал сайн юм уу гэд ингээд ийм маш олон асуулт агуулж юм л да. Тэгээ энийг нөгөө албан тушаалтай холбочдөг. Тэгэхээр энэ чинь концепцийн хувьд буруу болж байгаа. За одоо биеэрээ санал өгнө гэдэг нь бол бас зөв. Яагаад гэвэл ийм асуудал үүссэн байхгүй юу? Нөгөө башир арга хэрэглээд дэмжээгүй болгож ирж босгох гэдэг ийм аюул тулгараад байгаа. Тэрнтэй холбож байгаа шүү гэд. Уг нь бол хүн энд байхгүй байгаагаараа татгалзаж जैन тэрийг эсэргүүцэж जैन гэсэн агуулга уг нь мөн. Заавалчгүй тэрийг биеэрээ гих албагүй. Даанч харамсалтай нь манай гашуун туршлага болсон л доо. Тэгээ нөгөө огцруулах гээд байгаа хүнээ огцруулахгүй гэж коноп дарж агаад тэгээ огцруулахыг нь дэмжээгүй болгож оруулж ирж дэмжээгүй болгож ирж босгодог. Ийм башир аргатай байсан учраас энийг засаж гин тийм үү гэж ойлгож байна. Тэгэхээр энийг одоо уг нь бол байхгүй байх гэдэг чинь татгалзаж байгааг илэрхийлж байгаа боловч башир аргад ашиглаад байгаа учраас одоо ингэхээс өөр замгүй болж байгаа нь харамсалтай маа. За хоёрдугаарт энэ ёс зүйн дэд хороонд маш их эрх мэдлийг өгжээ. Үг хэлэх эрх хасах юм байна. Асуулт асуух эрхийг хязгаарлах юм байна. Цалин бууруулах юм байна. За яг хөө мэдээ зөв. Нөгөө эрхээ эдэлж байгаа юм чи үүргээ хэрэгжүүлэх ёстой гэдэг агуулга явж байгаа. Гэтэл нөгөө ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн энэ хуулийн төсөлтөө бас одоо яаж уялдах юм болоо. Тэнцээ чи маш том асуудал явж байгаа тий. Ёс зүйн асуудлыг хүндсэн. Тэгээ ёс зүйн зөрчил гаргавал игүүлэн татна гэд. Тэр энэтэй яаж холбогдох юм бэ? Тэрэн дээр бол гишүүд маш их хэрэгэлдсэн. Хэдийгээр бүгд агуулгаар нь дэмжсэн боловч энэ одоо ёс зүйн асуудлыг хөндөж байгаа нь өөрөө сөрөг хүчнээ эсвэл шүүмжлэлтэй ханддаг гишүүдийг ингэж шийтгэх хэрэгсэл болчих юм биш байгаа гэдэг ийм асуудлыг бол ярьж исэн. Тэр энэ дээр бол ямар уялдаа холбоо байгаа юм бэ? Энийг яаж зохицуулж байгаа юм бэ гэд. За ер нь бол улсын хурлын чиг үүрэг чи хоёр үндсэн чиг үүрэг байгаа шүү дээ. Нэг нь хууль санаачлах, нөгөөх нь санаачилсан тэр хуулиудын зөрчил дутагдал юу болж ийн гэдэг дээр хяналт шалгалт хийх. За тэгэхээр энэ бол хэдэн удаа хууль санаачилсан буюу одоо хууль тогтоох тэр эрх мэдлийн хянах чинь хэмжих гэж чинь тийм үү хэмжих гэж чинь. Гэтэл нөгөө хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх энэ одоо үүргийг нь гэх юм уу юугаар хэмжих гэж байгаа юм болоо. Нөгөө төр хороо байгуулж байж сая энэ эрхээ эдлэн. Атал эн чинь маш зөрчилтэй буюу нэг чуулганы одоо үед хоёрхан дэд хороо төр хороо байгуулах ийм боломжтой байгаад идэг. Тэгэнгүүт энэ одоо үүргээ яаж хэрэгжүүлж байгааг нь яаж хянах байгаа юм болоо. Энэ дээр тусгасан зүйл байгаа юу? За дараагийн асуулт. Энэ байнгын хороо. Засгийн газар бол одоо ингээд халагдаж солигдоод ээж одоо болдгийм байлгүй дээ. Гэтэл энэ улсын хурал чинь нэг жилийн дотор энэ байнгын хорооныхоо тоо энэ агуулгыг ямар их өөрчилт юм бэ? Одоо хууль тогтоох байгууллага нь өөрөө ингэж байнгын хороогоо ерөөсөө байнгын одоо 3 дахь өөрчлөх гэж байна миний санджаар. Ингээд ах юм бол энэ улсын хурлын чинь нөгөө залгамж чанар continuity гэж ярьдаг те. Энэ улсын хурлын гишүүд 2 үндсэн чиг үүрэгтэйс 3 үндсэн чиг үүрэгтэй. Ард түмнийг төлөөлөх,
хууль тогтоох, хуулийн хэрэгжлийн хяналт тавих. Тэ. Энэ дээр үндсэндээ бол бид нэг хууль тогтоох чиг үүргээ илүү анхаарал байдаг. Хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих чиг орхичоод байдаг. Байсан. Тийм учраас бид 19 он үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөнд хянан шалгах чиг үүргийн их хурлын бүр эрхийг нэмэгдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор 20 онд хяналт шалгалтын тухай хуулийг баталсан. Ингээд энэ хяналт шалгалтын тухай хуулийг хэрэгжүүлэх явцад одоо бас энэ хяналт шалгалт гэдэг төр хороо байгуулах аягүй одоо хяналт шалгалтын дээд хэлбэр нь мөн мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах. Гэтэл наадталд нь асуулт тавих, асуулга тавих, нийтийн хяналтын сонсгол хийх, ажлын хэсэг байгуулалт тийм хуулийн хэрэгжлийн хяналт тавих гэдэг олон чиг үүргүүдэд бид ашиглахгүй байгаа. Тэгэхээр та энэ одоо нэгэн тухай хууль үзэх юм бол энэ дээр улсын хурлын тухай хуулийн дээр энэ хяналт тавих чиг үүргүүдийг нэлээд нэмэгдүүлж өгч байгаа. Одоо энэ парламент 2 жил орчим хугацаа болох гэж байна. Нэг удаа асуулга хилцсэн билүү их хурлын гишүүний асуулгаар хилцээг баг. Тэгвэл энэ хуулиар сар бүрийн 1 дэх 3 дахь 7 хоногт улсын хурлын гишүүдийн тавьсан асуулгыг хилцдэг байх дэг орж байгаа. Асуултуудыг байнгын хорондор хилцдэг байна. Энэгээр үндсэндээ бол хянан шалгах чиг үүрэг хэрэгжүүлэх боломжийг нээж өгч байгаа. Дээрээс нь амлалтын бүртгэд хөдөлдөг байна. Чуулганы хуралдаан сайднаар орж ичил таны асуулт ойлголоо, таны гишүүний таны юмд одоо анхаарна гэдэг тэрийн бүгдийг нэг үрслэн бүртгэж яваад чуулганы хуралдаанд худлаа хэлж болохгүй. Худлаа хэлэх юм хариуцлага хүлээн за тэгнэ шийднэ гэсэн бол шийддэг байх хэвээр энийг бүртгэж яваад гүйцэтгэл биелэлтийн шахдаг байх. Иймэрхүү байдлаар тодорхой зохицуултууд орж ирж байгаа. Яагаад энэ асуулга ингээд гадаад дотоод томилт бүртгээд байгаа юм бэ гэж. Угаасаа урд нь бүртгэдэг байсан. Энийг одоо мэдээлдэг байсан. Энийг илүү боловсронгуй болъё, энийг сайжруулъя гэж байгаа. Тасалсан, гадаад томилолт, дотоод томилолт, чөлөөтэй байсан, өвчтөй байсан, хуралдаандаа суусан, хоцорсон бүх мэдээллүүд одоо ч хүртэл ингэ явж байгаа. Энийг илүү боловсронгуй болъё, энийг илүү нээлттэй, эрүүл тайм, илүү 7 хоног болгон давтамжтай мэдээлдэг бай. Ингэснээр гишүүдийн иргэдээс сонгох тийм үү? Сонгогчдод төлөөлөх эрхээ хэрэгжүүлж чадж гинөө. Иргэдийн өмнө хүлээсэн үүргээ их хурлын гишүүд биелүүлж чадж гинөө, чадахгүй байна уу гэдэг мэдээлэл нь иргэдэд нээлттэй ойртуулж өгч байгаа. Ингэж ойртуулж өгчөөж илүү гишүүд бол хариуцлагатай болох болов. За дээрэс нь зөвхөн одоо олон сонгогдсон гэдэг туршлагаар нь бус чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй оролцоогоор нь гишүүдийн тийм үү ажлыг дүгндэг байя. Энийг одоо байнгын хорон дарга болохоос нь харгалзаж үздэг бай гэж харгалзаж үздэг. Иймэрхүү бас зүйлүүд орох ёстой. Хууль санаачлагт нь тийм үү оролцоо бичдэг. Тэгчээд санаачлах хуулийнхаа эсрэг зүйл ярьдаг. Ажлын хэсэгт орныг бусдын боломжийг хаагаад ажлын хэсэгт ордог. Тэгсэн мөртлөө ажлын хэсэг хуралдаа ирдэггүй дараад нь тайлгнахтаа би ийм олон хууль санаачилсан гэж тайлгнадаг. Би ийм олон ажлын хэсэгт орж ажилласан ийм олон хууль батлуулсан гэж худлаа ярьдаг. Энэ юмнуудыг жоохон бодиттой болгоё. Санаачилж байгаа санаачлах хуулийн хөтөлбөр явдаг бай. Ажлын хэсэгт орсон бол ажлын хэсэгт хуралдаа идэвхтэй оролцсон юм. Бодиттой үнэлэмж өгдөг. Хэлбэр биш агуулгаар нь илүү анхаарсан чанарын өөрчлөлт хийе гэж байгаа. Тэгэхгүй одоо ингээд хэтэрхий хэлбэрдэг, хэтэрхий попордог, хэтэрхий шоудаг болцоод байна. Нийт иргэн улсын эрх ашигыг эрхэмлэлээ гэж үндсэн хуулинд хангарах өргөдөг мөртлөө нийт иргэн улсын эрх ашигынхаа эсрэг хууль санаачилдаг, попордог ийм одоо асуудлуудаас газар авч байна. Тийм болохоор энэ л одоо илүү бас нийт иргэн улсын эрх ашиг эрхэмлэлээ гэдгийг илүү бас боддог байгаасаа гэдэг рүү бас чиглүүлсэн агуулгын яг энэ асуултыг л асуух юм л да. Одоо асуултын чанарыг яаж хэмжих вэ? Хэлсэн үгний чанарыг яаж хэмжих вэ? Гэдэг асуулт. За хуулийн чанарыг яаж хэмжих вэ? За дээрэс нь яг энэтэй холбоотой нөгөө камерын улс төр бий болох эрсдлийг үнэлсэн үү? Одоо энэ хуулийн төсөл оруулж ирээд шүү дээ гэдэг. За тэр түрүүний нөгөө байнгын хороотой холбоотой. Энэ байнгын хороог ингээд нэг бол томруулаад нэг бол жижигрүүлээд байгаагийн зорилго юу вэ? Энэ яг бодлогын хүрээнд хийгдээд байна уу? Эсвэл улс төрийн шалтгаанаар хийгдээд байд юм уу? Нөгөө белууга хуваах зорилгоор за одоо энийг томруулахгүй бол болохоо ячлаа. Одоо дахиад нэг хідэн байнгын хороо нэмжвэж нэг хідэн гишүүдийн амийг таглая гэдгийн зарчмаар хийгдээд байна уу? Энэ бол их тийм сонирн болж шүү. 2 жилийн дотор 3 дахь өөрчлөлт оруулна гэдэг бол бүхэл бүтэн хууль тогтоох байгууллагын хувьд бол боломжгүй зүйл. Энэ бол залгамж чанарыг алдагдуулж байгаа зүйл. Дээрээс нь улсын нөгөө ерөнхийлөгчийн за ерөнхийлөгчийн хуультай яаж үйлдэж байгаа юм бэ гэж. За бямцгт дарга хариулъя. Ерөнхийлөгчийн хуультай
энэ Нарантой Нара гишүү Батбаатар гишүүдийн хуулиуд өргөн байна. Тэр үед нэг тусгаалan ажлын хэсэг байгуулад энэ асуудал явна. Ерөнхийлөгчийн хуулинд одоо шинэ ёс зүйн зөрчил гаргавал хуралдааны 30-аас доош хувьд нь чуулган болон байнгын гаруун хуралдааны 30-аас дээш хувьд нь суухгүй эгүүлэн татна гэсэн заалт орж иж байгаа. Тэгвэл энэ дээр бол эгүүлэн татах биш, бусад хариуцлага хүлээлгэх ийм зохицуултууд орж байгаа. Үнэхээр гэмт хэрэг үйлдсэн энэ шүүхийн байгууллага тогтоогдсон бол гишүүдийг эргүүлэн татах асуудал яригдах ёстой болохоос ёс зүйгөөсөө болж тийм эргүүлэн татах нь зөв буруу гэдэг дээр бол энд ёс зүйдэр бол өөр одоо наадлын шатны хариуцлага хэрэг хүлээлгэхээр ийм одоо уян хатан зохицуулт орж ирж байгаа. Байнгын хороодыг яагаад нэмээд байгаа юм бэ гэж. Яа харахгүй хүний хөгжлийн бодлогын байнгаар бол үнэхээр олон асуудалтай том байгаад байна. Эдийн засгийн байнгаар том байгаад байна. Хуралдаж дуустдаггүй, асуудлаа хэлж бардаггүй. Тийм учраас илүү одоо хурдан хугацаанд ажил хэрэгч асуудлаа шийддэг байхын тулд эдгээр асуудлыг зохицуулахаар